хөтлөж арга хэмжээ авсан байна. Мэдээ үргэлжлэж байна. Ашигт малтмал газрын тосны газраас геологийн мэдээллийг олон улсын жишгт нийцүүлэн хүргэх алхмыг хийж эхэллээ. За ингэхдээ Монгеомат мэдээллийн каталог системийг хөгжүүлж эхэлсэн байна. Энэ систем нь уул уурхай хүнд үлдрийн яам болон ашиг малтмал газрын тосны газрын үндэсний геологи эрдэс баялагын мэдээллийн сан байгуулах ажлын хүрээнд хийгдсэн байна. Монгеокат систем нь геологийн мэдээллийн хураангуйг хэрэглэгчдэд хүргэх хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй нэгдсэн систем болж байгаа юм байна. Уул уурхай хүнд үлдрийн яам ашигт малтмал газрын тосны газрын хүсэлтийн дагуу Австралийн засгийн газраас санхүүжиж байгаа Австрали Монголын эрдэс баялагын салбарын хавтын ажиллагааны ABEP хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр оюуны цомрлог Impex компани Moнгеокат системийг 5 сарын хугацаанд хөгжүүлж дуусгалаа. Түүнчлэн Монгеокат системийг Австрали улсын засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа хоёр улсын эрдэс баялагын салбарын хамтын ажиллагаанд тусагдсан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ системийг өөрсдийн нөөц олцог ашиглан нэвтрүүлэхэд Австралийн засгийн газар хамтран оролцсондоо таатай байна. Системийг ашигласнаар эрдэс баялагын мэдээлэл хэрэглэгчдэд илүү түргэн шуурхай бодтой өрх нэг гарц нээгдэж байгаамаа. Цаашид үндэсний геологи эрдэс баялагын мэдээллийн сан байгуулах ажлыг одоо ашиглаж байгаа мэдээлэл технологийн суурь дээр тулгуурлан хийхээр зорж байгаа юм байна. Монс эмийн сангаас бага